안녕 여러분. 자, 오늘 хичээлээсээ үргэлжлүүлээд 96 дахь топикийн сонсголынхаа 15-аас эхлээд сонсоод үзье. шууд эдэлээ эхлүүлье. 15번. 오늘 인주시청이 개최한 인주자전거 대회가 2,000명 이상의 많은 시민이 참가한 가운데 성공적으로 마무리되었습니다. 시민들의 체력 향상을 위해 개최된 이 대회는 정해진 시간 안에 들어오면 순위와 관계없이 메달을 받을 수 있었는데요. 경쟁 없이 운동을 즐길 수 있어서 참가자들에게 긍정적 평가를 받았습니다. 지하 15 가리고 볼래요. 이 대회는 시민들의 참가율이 저조했다. 이 대회는 오늘부터 다음 주까지 진행된다. 이 대회는 모든 참가자들에게 메달을 준다. 이 대회는 경쟁하지 않고 경기를 즐길 수 있다. За, хэдүүлээ 15 харцгаая. Өнөөдрөөс эхлээд Инжу хотын захиргаанаас хэрэгжүүлэн явуулж байгаа Инжу 자전거 대회 ундаг дугуйны тэмцээн болсон. Тэгээд 2,000명 이상, 2,000-аас дээш хүн буюу 많은 시민, маш олон иргэд 참가한 가운데 оролцсон бөгөөд 성공적으로 마무리되었습니다. маш амжилттайгаар дууссан. 시민들의 체력 향상을 위해 тэгэхээр иргэдийн тэмээн бие бэлтрийн тамир тэнхэнийх нь тэнхийг сайжруулахын төлөө нээгдсэн энэ тэмцээн 정해진 시간 안에 яг тогтоосон тодорхой болсон цаг дотроо 들어오면 орж ирэх юм бол 순위와 관계없이 дэс дараалал хамааралгүйгээр медал을 받을 수 있었는데요. медаль авч чадхаар байсан. 경쟁 없이 тэгэхээр өрсөлдөөнгүйгээр 운동을 즐길 수 있어서 дасгал хөдөлгөөнийг гоё хийж болох тийм ээ таашаалтайгаар хийх боломжтой болохоор 참가자 оролцогч нарт 긍정적인 평가 маш эергээр 평가받았어. дүгнэлтийг авсан. эерэг дүгнэлтүүдийг авсан гэж хэлсэн байна. За тэгэхээр хариуг нь харъя л да тийм ээ. 이 대회는 시민들의 참가율이 저조했다. Энэ тэмцээнд оролцсон иргэдийн оролцоо бага байсан гэж. 저조했다 биш тийм ээ. 2,000-аас дээш иргэд оролцсон маш амжилттайгаар дууссан. 많은 시민들 гэж бас хэлсэн шүү дээ. За, 이 대회는 오늘부터 다음 주까지 진행된다. өнөөдрөөс эхлээд дараа 7 хоног хүртэл үргэлжилнэ гэсэн мэдээлэл бол байгаагүй. 이 대회는 모든 참가자들에게 메달을 준다 гинэ. Энэ тэмцээнд бүх оролцогч нарт медаль өгнө гэсэн мэд. бүх оролцогч нарт гэсэн үү? Яг тодорхой цагтаа тийм ээ 정해진 시간에 гэсэн шүү дээ. Хаана тодорхой цагтаа орж ирэх юм бол медаль өгнө гэсэн. Тэгэхээр бүр хитрхи яг тогтоосон цагт нь орж ирэхгүй байвал бас медаль авахгүй шүү дээ. Тийм учраас энэ бас биш байна. 이 대회는 경쟁하지 않고 경기를 즐길 수 있다. өрсөлдөөнгүйгээр тийм ээ энэ тэмцээний гоё таашаалтайгаар өнгөрөөж чаднаа, enjoyд чаднаа гэж байгаа учраас дөрөвдүгээрх нь хамгийн тохиромжтой байсан байна. За 15-ын 4 одоо 16-га сонсоод үзье. 16번. 선생님께서는 화재 현장에서 일을 하시는데요. 구체적으로 어떤 일을 하시나요? 저는 화재가 발생하면 바로 현장에 가서 최초 신고자에게 상황 설명을 듣습니다. 그리고 화재의 시작점을 찾아 흔적을 살피고 그것을 분석해 화재의 원인을 밝힙니다. 그 후에는 화재로 인해 어느 정도의 피해를 보았는지 피해 금액도 계산하고요. За 화재 гэдэг тийм ээ галыг 화재 гэж хэлж байгаа. За 선생님께서는 ингээд 선생님 гэхээр яг багшаа гэж хэлээд байгаа биш шүү дээ. хүндлээд хэлээд байгаа. 의사 선생님 гэдэг юуч байсан 선생님 гэж хүндэлдэг. жолоочтой ч гэсэндээ 선생님 гэд хүндлээд ярьж болно. автобусны жолоочтой гэсэн 선생님 гэж хэлж болно. Тийм болохоор энэ хүн маань болохоор яасан гал гарсан газар очиж тийм ээ нөхцөл байдлыг нь одоо илрүүлдэг. Юунаас болж гал гарсныг илрүүлдэг хүн байсан шүү дээ. Тэгээд 선생님 гэж хүндэлж хэлж байгаа. багшаа гэж байгаа бол биш шүү.
자, тэгээд 선생님께서는 화재 현장에서 자, 타이 씨 팀에 여긴 갈 гарсан тэр газар дээр нь ажилтгаа илүү дэлгэрэнгүй ямар ажил хийдэг вэ гэдгээ тайлбарлаад өгөөч гэж хэлсэн байна. За, тэгсэн чи одоо өөрийнхөө ажлыг танилцуулчих тийм ээ. 저는 화재가 발생하면 자, 갈 гарах юм бол 바로 шууд 현장에 가서 газар дээр нь очиод 최초 신고자에게 хамгийн анх одоо гал гарсныг мэдгдсэн цагдаа дуудсан хүн байгаа тийм ээ. Энэ хүнээс 상황 설명 нөхцөл байдлын тайлбарыг сонсдог. Нэгдүгээрт газар дээр нь очиод нөхцөл байдлын тайлбарыг нь сонсдог. 자, 그리고 тэгээд бас яадаг вэ гэхээр 화재 시작점을 찾아 흔적을 살피고 자, гал гарсан яг эхлэл хэсгийг нь олдог. Юунаас үүдэлтэйгээр хаанаас эхлээд гал гарсан байна гэдгийг нь олоод 흔적을 살피고 그것을 분석해. тэрийг нь одоо үлдсэн хэсгүүдийг нь тийм ээ маш сайн ажиглан хараад тэрийг нь одоо анализ хийж илүү дэлгэрэнгүй судалсныхаа дараа 화재 원인 гал гарсан гол шалтгааныг нь бас илрүүлдэг байна. газар дээр нь очих нь байна тийм ээ. Тэгээд гал гарсан одоо тэр нөхцөл байдлыг хамгийн анх цагдаад мэдгдсэн хүнтэй уулзаж нөхцөл байдлыг сонсох нь байна. Хоёрдугаарт гал гарсан эхлэл хэсгийг нь бас хайдаг байх нь байна. Тэгээд тэрнээсээ яах нь гал гарсан шалтгааныг нь олж илрүүлдэг байх нэ. 그 후 түүнийхээ дараа 화재로 인해 어느 정도의 피해를 보았는지 гэсэн мэт тийм ээ. Энэ галаас болоод хэр хэмжээний хохирол амссан талаар 피해 금액 энэ хохирлын мөнгөн дүнг ч гэсэндээ тооцоолдог гэсэн мэт. Энэ хүмүүс ийм олон зүйлийг хийдэг байх нэ. 자, одоо хариугаа харъя. 화재 원인을 찾으면 여자의 업무는 끝난다 гэнэ. гал гарсан гол шалтгааныг нь олох юм бол эмэгтэйгийн ажил дуустдаг гэсэн мэт. Шууд ингээд эмэгтэйгийн ажил дуусчихгүй тийм ээ. шалтгааныг нь олоод тэрний дараа бас хийдэг зүйл байгаа шүү дээ. Хичнээн их мөнгөн хохирол амсныг нь бас олж илрүүлдэг гэсэн. Тийм болохоор ажил нь дуустдаг гэдэг хэсэг нь бол биш байна. 화재의 피해 금액 계산을 여자의 업무가 아니다. 자, гал гарсны тийм энэ хохирлын мөнгөн дүнг олж тооцоолох нь эмэгтэйгийн 업무가 아니다. ажил бишээ гэсэн мэт. өөрийнх нь найдаг ажил мөн. 여자는 최초 신고자를 만난 후에 현장을 방문한다 гэсэн байна. эмэгтэй хамгийн анх тийм ээ одоо мэдгдсэн дуудлага хийсэн хүнтэй уулзсныхаа дараа газар дээр нь очдог гэсэн байна. Эхлээд шууд газар дээр нь очиод гэсэн штэ. Тийм болохоор дистарал нь бас жоохон буруу байна. 여자는 현장에서 불이 처음 나기 시작한 곳을 찾는다. 자, эмэгтэй яадаг вэ гэхээр яг газар дээр нь очиод тийм ээ анх гал гарч ирсэн хэсгийг хайдаг, олдог. Тэгэхээр энэ маань зүг байна. За, манайхан 4 гэж хайж олсон уу? Олсон баг тийм ээ. За, одоо болохоор 17-оос 20 нь болохоор яаж юм гэхээр дараахыг сонсоод эрэгтэйгийн 중심 생각 гол санааг нь олно. Яг юун дээр илүү чухалчлан ярьж байна гэдгийг нэтлээ олох юм шиг байна. 17-оос сонсоод үзье. 다음을 듣고 남자의 중심 생각으로 가장 알맞은 것을 고르십시오. 한 번 읽겠습니다. 17번. 영화 보기 전에 팝콘 사야겠다. 수미, 너도 먹을 거지? 아니, 난 아까 저녁을 많이 먹어서 배가 부르거든. 그래? 난 먹을래. 팝콘이 있어야 영화관에 온 것 같지. 영화 보기 전에 кино үзхийн өмнө попкорн авах хэрэгтэй юм шиг байна. 수미 чи ч гэсэн идэн биз дээ. Үгүй би түрүү 저녁을 많이 먹어서 оройн хоолоо их идсэн болохоор 배가 부르거든. затгалан байна. Тэгсэн чи тийм үү? Тэгвэл би л идлээ гэсэн мэн. Попкорнтэй байж кино театрт ирсэн мэт санагддаг штэ гэж хэлсэн байна. Манай эрэгтэйгийн гол санаа нь попкорн идэх гээд байна тийм ээ. попкорн идчихэж яг кино үзэж байгаа мэдрэмж илүү их төрдгөө гэж хэлэх гээд штэ. 영화를 혼자 보러 가고 싶다. ганцаараа кино үзмээр байна гэж хэлээгүй тийм ээ. 혼자. 다양한 종류의 팝콘을 먹고 싶다. олон төрлийн попкорн идмээр байна. Төрөл ерөөсөө яриаггүй тийм ээ. Ямар ч попкорн идэхгүйгээр л ярьсан. 종류들 биш байна. 영화관에서 팝콘을 먹는 것이 좋다. кинотеатрт попкорн идэх дуртай гэсэн шүү дээ. Энэ маань зөв байна. 집에서 영화 보는 것을 더 좋아한다. гэртээ кино үзэх илүү дуртай гэсэн байна. гэртээ кино үзэх талаар яриаг тийм ээ. За, тэгэхээр энэ маань нэсэн байна. Одоо 18-ыг сонсъё. 18번. 민수 씨한테 아직도 사과를 안 했어요?
네, 저도 사과하고 싶은데 먼저 말 걸기가 힘드네요. 메시지라도 보내보세요. 시간이 지나면 오해가 더 커질 수도 있어요. Бид нар юу болж байгаа лээ? Эрэгтэйгийн гол санаа гэсэн тийм ээ. Минсү шид харахан саглахада уучлалт гуйхыг хэлж байгаа шүү. Тэгэхээр чи уучлалт гуйгаагүй байгаа мó гэж асуусан. Сагва 안 했어요 гэд. Тэгсэн чинь би ч гэсэн сагва 하고 싶어. уучлалт гуйхыг хүсэж байгаа ч гэсэн 먼저 말 걸기가 힘드네요. Төрүүлээд ярих хэцүү байна гинэ. Тэгсэн чинь мессежч болов илгээгээд үзээ. 시간이 지나면 цаг хугацаа өнгөрчих юм бол 오해, буруу ойлголт илүү их тийм ээ гүн болоод том болчихно гэж хэлсэн байна. За тэгэхээр эрэгтэйгийн гол санаа нь аль болох хурдан холбогдоо тийм ээ ярьж чадахгүй байгаа бол ядаж мессежерч болов уучлалтгүй юу гэдгийг хэлж байна. 사과를 빨리 하는 것이 좋다. Энэ юм шиг шүү дээ тийм ээ. Гэхдээ бусдыг нь бас харъя. 친구들과 자주 연락해야 한다. найзуудтайгаа байнга холбогдох хэрэгтэй гэсэн байна. 자주 연락 гэдгийг бол хэлээг шүү дээ тийм ээ. Яг нөгөө гол зүйл нь болохоор уучлалт гуйхыг яриад байгаа шүү дээ. За 3 нь 고민의 해결 방법을 찾고 싶다. эргэлзэж байгаа тийм ээ. тэнэглэж байгаа зүйлийнхаа шийдвэрийг олмоор байна гэсэн байна. Энэ арай биш байна. За тэгээд энийг биш гэсэн тийм ээ. 사람들에게 말을 거는 것이 힘들다. хүмүүст ингэж яриа өгөх тийм ээ хэцүү байна гэж хэлсэн байна. Энэ болохоор эмэгтэй маань хэлсэндээ. Гэхдээ манай хоёрын гол ярьж байгаа зүйл маань уучлалт гуйх талаар ярьжсэн шүү дээ. Тийм болохоор хурдан уучлалт гуйвал илүү сайн гэдгийг хэлсэн байгаа. За 19-ийг хамтдаа сонсоод үзье. 19번. 무슨 자료를 그렇게 열심히 보고 있어? 여행 갈 곳에 대해 찾아보고 있어. 자세히 공부하고 가려고. 여행지에 가도 자료가 다 있을 텐데, 그렇게까지 준비해야 해? 난 아는 만큼 즐길 수 있다고 생각해서 최대한 조사해서 가고 싶어. 자, 무슨 자료를 그렇게 열심히 보고 있어? чи ямар материал тэгж амар сайн ажиллаж хараад байгаа юм бэ гэсэн чинь 여행 갈 곳에 대해 찾아보고 있어요 гэсэн тийм ээ. 아이лаар очих газрынхаа талаар хайж байна гэсэн. 자세히 공부하고 가려고 илүү сайн тийм ээ судалж агаад явах гэсэн байгаа. эмэгтэйгийн бодол болохоор 여행지에 가도 자료가 다 있을 텐데 아이лаар очих газар ч гэсэндээ тийм ээ одоо энэ материалууд байгаа штэ. 그렇게까지 준비해야 해? Тэгж бүр тийм ээ бэлдэх ёстой юм уу гэсэн чинь манай эрэгтэй маань 나는 би болохоор юу гэж боддог гэхээр 아는 만큼 즐길 수 있다고 생각해 гэсэн. Яг мэдж байгаа хэмжээгээр тийм ээ илүү гоё enjoyдж илүү гоё таашаалтай байж чадна гэж боддгоо. 최대한 조사해서 가고 싶어. аль болох судалгаа хийчихэд явахыг хүсэж байна гэж хэлсэн байна. Тэгэхээр эрэгтэй маань болохоор гол үзэл санаа нь аяллаар очих байгаа газрынхаа талаарх судалгааг хангалттай сайн хийж авчаад явах юм бол өөрт нь илүү амар гэж боддог ахна тийм ээ. Эмэгтэй нь болохоор очиод угаасаа мэдээлэлүүд байгаа штэ гэсэн ийм байр суурьтай байсан. За тэгвэл 19-ийн хариуг нь харъя л да. 여행은 유명한 곳으로 가야 한다. 알дартай тийм ээ олон хүний очдог газар руу очих хэрэгтэй гэсэн мэт. Энэ тухай манай хоёр яриагүй. 여행지에서 여유롭게 지내면 좋겠다. аяллаар очиод тийм ээ тийм тайван чөлөөтэйгээр явбал гоё гэсэн мэт. яарч явах чөлөөтэй явах талаар бол ярилцаагүй. 여행은 멀지 않는 곳으로 가고 싶다. хол биш газар руу аялахыг хүсэж байна. хол ойрын тухай бас яриагүй. 여행지에 대해 많이 알고 가려고 한다. аяллаар очих газрынхаа талаар тийм ээ сайн мэдээлэлтэй болчоод очихыг хүсэж байгаа маань манай эрэгтэйгийн гол санаа байсан. Манайхан зэрэг хийгээ явж чадж байна уу? Хэдүүлээ ер нь бол топик дээр маань шууд дараагийн сонсголууд нь үргэлжлэх учраас яг тэр 5-6 секундын дотор угаасаа хариугаа олох хэрэгтэй шүү дээ. За 20-ыг сонсъё. 20번. 이전에 발표하셨던 동요의 가사를 이야기로 만들어 책으로 내셨는데요. 네. 요즘 책을 읽기 싫어하는 아이들이 많잖아요. 동요로 접했던 걸 책으로 읽으면 아이들이 부담 없이 재미있게
책을 읽을 수 있을 것 같았어요. 그걸 시작으로 독서의 즐거움을 느낄 수 있으면 좋겠고요. 어렸을 때 독서에 대한 흥미를 갖는 것이 중요하니까요. 자, 그래서 이전에 발표하셨던 동요의 가사를 이야기로 만들어 책으로 내셨는데요. 그랬으면 өмнө та ингэж гаргаж ирсэн тийм ээ. Хүүхдийн дууныхаа 가사, дууны үг байгаа. Үүнийг нь яасан 이야기로 만들어 түүх болгоод, үлгэр болгоод номоор гаргасан байгаа гэж хэлсэн байна. Оо, ямар гоё юм тийм ээ. За, мамана шиг шууд ингэж ном болгочихно шүү дээ, үлгэрийн ном шиг. 자, тэгсэн чи юу гэсэн бэ гэсэн чинь 네, 요즘 책을 읽기 싫어하는 아이들이 많잖아요. 팀에 сүүлийн үед ном унших дургүй хүүхдүүд их болсон штэ. 동요로 접했던 걸 책으로 읽으면 тэгэхээр анхандаа нөгөө нэг хүүхдийн дуугаар тийм ээ таньж авсан зүйлээ яасан номоор унших юм бол 아이들이 부담 없이 재밌게 책을 읽을 수 있을 것 같았어요. хүүхдүүд ямар ч тийм дарамтгүйгээр сонирхолтойгоор ном уншиж чадна гэж бодсон юм аа гэж. өөрийнх нь мэдж байгаа дуугаар тийм ээ тэндний ингээд үлгэр явж байгаа юм чаа. 그걸 시작으로 독서의 즐거움을 느낄 수 있으면 좋겠고요. яг энэ зүйлээр эхлэл болгон ном уншихын 즐거움, баяр жаргалыг тийм ээ мэдэрч чадах юм бол гоё гэж бодсон. 어렸을 때 독서에 대한 흥미를 갖는 것이 중요하니까요. багасаа эхлээд энэ ном унших гэдэг зүйлийн талаарх сонирхол гэдэг зүйлийг тийм ээ одоо мэдээд авчих юм бол тэр нь чухал учраас гэж тайлбарлаж байна. Ном уншуулахын тулд яах гэдэг нь илүү сонирхолтойгоор хөгжилтэйгээр ном унших аргаар ингэж хүүхдүүдийг номонд дуртай болгох тухай ярьсан биз дээ. Тэгэхээр 아이들이 독서를 즐겁게 생각하면 좋겠다. хүүхдүүд ном унших гэдэг зүйлийг тийм ээ маш тийм хөгжилтэйгээр бодосоо гэж хүсэж байгаа. Энэ байж магадгүй. дараагийнх нь уншия. 아이들을 위한 책을 많이 출판해야 한다. хүүхдүүдэд зориулсан номыг илүү их хэвлэх ёстой гэсэн мэт. илүү их гаргах ёстой гэсэн мэт. ном их багын тухай хэлээгүй тийм ээ. 아이들을 위해 다양한 동화가 나와야 한다. хүүхдүүдэд зориулсан олон төрлийн ясан хүүхдийн үлгэрүүд гарах хэрэгтэй гэж хэлсэн мэт. 아이들이 독서할 수 있는 공간이 늘어나면 좋겠다. хүүхдүүд ном уншиж болох газрууд илүү ихсээсэй гэж хүсэж байна. Ном унших газар байхгүй тухай ч гэсэн яриаг шүү дээ, тийм ээ. Гол нь илүү гоё сонирхолтойгоор хөгжилтэйгээр ном уншиж эхлээд цаашдаа номонд дуртай болгох гэдэг зүйл нь гол зорилго, гол санаа нь байсан. За тэгэхээр 1-ээс 20 хүртлээр ингэж нэг удаа сонсоод хариулдаг байгаа. Харин 21-ээс 50 хүртэл болохоор 2 удаа сонсоод 2 асуултанд хариулдаг байгаа. Тэгэхээр 2 асуултыг харъя л да тийм ээ. Эхний асуулт нь болохоор 남자의 중심 생각 гэсэн мэт. Эрэгтэйгийн гол санаа. За дараах асуулт нь болохоор тэр 내용과 같은 거. Сонсоо агуулгатай адил зүйлийг олно уу гэсэн мэт. Хэдүүлээ нэг удаа сонсоод нэг удаа багшийнхаа тайлбарыг сонсоод тэгээд хариу олох гээд үзье. 2번 읽겠습니다. 오늘 아침 회의에서 나온 의견 중에 게임의 캐릭터 디자인을 좀 더 귀엽게 변경하면 좋겠다는 거 어떻게 생각하세요? 지금 디자인이 현실감 있고 좋은데요. 제작 초기부터 많은 논의 끝에 나온 건데 수정하는 문제는 좀 신중해야 할 것 같아요. 우리 게임은 만화 같은 분위기인데 캐릭터가 너무 사실적이라서 좀 안 어울리지 않아요? 아직 출시도 좀 남았는데. 필요하다면 부분적으로 손을 볼 수는 있겠지만 많은 변화를 주는 건 부담이 클 것 같아요. За сонсголтоор бол шалгалтнаар бол 2 сонсдог. Гэхдээ хэдүүлээ нэг сонсоод багшгаа нэг тайлбарыг сонсоод тэгээд хариу олох гэж үзье. Юу яриад байна гэсэн чинь тийм ээ бид нар юу олох ёстой вэ? Эрэгтэйгийн гол санаа тэгээд нэмэлт 22 дугаар асуулт маань болохоор сонсоо агуулгатай адил зүйл гэдэг зүйл аа шүү. За өнөөдөр өглөө 회의에서 хурал дээр гарч ирсэн 의견 санаанууд байгаа. Энэ дундаас ямар санаа гарч ирсэн бэ гэхээр 게임의 캐릭터 디자인 байгаа. тоглоомны 캐릭터 байгаа тийм ээ гол дүрийн загварыг нь 좀 더 귀엽게 илүү жоох игдүүтэй болгож 변경하면 좋겠다는 거.
өөрчлөөсэй гэж хүссэн. Ийм санал гарсан. Та юу гэж бодож байна гэсэн. Бид нар эрэгтэйгийн гол санааг олох хэрэгтэй тийм ээ. 지금 디자인이 현실감 있고 좋은데요. 어덕인 байгаа загвар нь илүү бодит мэдрэмжтэй гоё штэ гэж хэлсэн. 현실감이 있어. 제작 초기부터 энийг тэр анх одоо хийж эхэлсэн үеэсээ эхлээд 많은 논의 끝에 маш их одоо ярилцсны эцэст 나온 건데 гарч ирсэн штэ. 수정하는 문제는 энэ засварлах гэдэг асуудлыг болвол 좀 더 신중해야 할 것 같아요. илүү сайн бодож үзэх хэрэгтэй хаа гэж. Шууд нөгөө илүү игдүүтэй болгочихё гэдгийг нь шууд хүлээж авахгүй шүү тийм ээ. За, эмэгтэй нь болохоор 우리 게임은 만화 같은 분위기인데 캐릭터가 너무 사실적이라서 만화 тоглоом ерөөхдөө тийм одоо хүүхэлтэй шиг тийм ээ. Иймэрхүү одоо уур амьсгалтай шүү дээ. 만화 같은 분위기. Гэтэ 캐릭터 одоо энэ нөгөө гол дүр нэг шүү тийм ээ. 캐릭터 нь болохоор хитрхи 사실적 юм бодит юм шиг харагдаад байдаг. 좀 안 어울리지 않아요 гэсэн юм. Тийм болохоор хүүхэлдэйний ертөнцид арай нэг бодит хүн юм шиг ийм 캐릭터 байхаар 안 어울리지 않아요 гэж тийм ээ. Зохихгүй биш үү гэд хоорондоо зохицолдохгүй талаар нь эмхтэй үзэл бодлоо илэрхийлж байна. 아직 출시도 좀 남았는데 одоохондоо гаргах арай болоогүй байгаа юм чи ингээд ер нь бол засчих гад байна тийм ээ. За, эрэгтэйгийн хувьд болохоор 필요하다면 부분적으로 손을 볼 수 있겠지만 за яг хэрэгтэй гэвэл хэсэгчлэн жоохон өөрчилж үзэж болно. Сунбуда гэж бас хэлдэг ахна тийм ээ. 수정하다 손보다 гэд засварлах өөрчлөлгийг хэсэгчлэн өөрчилж болох ч гэсэн 많은 변화를 주는 건 маш их өөрчлөлт оруулах нь болохоор жоохон дарамттай. 부담이 클 것 같습니다 гэсэн. жоохон нэлээд хүнд тусах байхаа гэж хэлж байна. За тэгвэл манай эрэгтэй болохоор игдүүтэйгээр солихгүй гэж хэлээд байгаа тийм ээ. 게임 캐릭터를 귀엽게 만들면 좋겠다. эрэгтэй маань үгүй гэсэн шүү тийм ээ. Энэ эмэгтэйгийн үзэл бодол. 캐릭터의 디자인을 전문 업체에 요청해야 한다. 캐릭터의 загварыг тийм ээ яг мэрэгжлийн салбарт нь одоо даатгах хүсэл гаргах хэрэгтэй гэж хэлсэн байна. өөртөө хийдэг хүмүүс байгаа шүү дээ. 캐릭터를 결정해서 빨리 게임을 출시해야 한다. 캐릭터를 сонгоод хурдан энэ тоглоомоо яах нь олон нийтэд гаргах хэрэгтэй гэж хэлсэн байна. гарахаараа болоог байгаа. Гэхдээ 캐릭터를 сонгоцсон байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь жоохон тийм арай бодит юм шиг санагдаад байдаг л гэж хэлсэн. За, 가능하면 현재의 캐릭터 디자인을 유지하고 싶다. болж игэл одоогийн 캐릭터ийнхаа загварыг тэр хэвээр нь байлгахыг хүсэж байна гэдэг маань эрэгтэйгийн маань гол санаа байсан. Өөрчлөлт мөргүй байсан шүү тийм ээ. За, харин сонсоо агуулгатай адил зүйл нь болохоор юу вэ гэсэн чинь 이 게임은 얼마 전에 출시되었다 гэсэн мэт. Энэ тоглоом 얼마 хэд 전에 өмнө саяхан 얼마 전에 гарсан гэсэн мэт. Олон нийтэд нэгдсэн гарсан гэж хэлсэн мэт. Тэгэхээр 출시도 아직 멀었는데 гэж хэлсэн шүү тийм ээ. Тэр хэсгийг санаж байна уу? 출시도 좀 남았는데 гэсэн тий. одоохондоо яг гарах арай болоогүй байгаа юм чи ингээд гол дүрийг жоохон өөрчлөх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр саяхан гарсан биш гарах арай болоогүй байгаа. 이 게임의 캐릭터는 매우 사실적이다. Энэ тоглоомны 캐릭터 хитрхи бодит мэт байдаг гэсэн мэт. Тийм болохоор игдүүтэй болох гээд байгаа тийм ээ. 캐릭터에 대한 회의는 아직 진행되지 않았다. өнөө өглөө хурал болсон гэсэн шүү дээ. 캐릭터ийн талаар хурал. Тэрэн дээрээсээ тэр 귀엽다 гэдэг юм гарч ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр 캐릭터ийн талаарх хурал одоохондоо хийгдээгүй байгаа биш. Үшээ хийгдсэн. 여자는 캐릭터가 이 게임과 어울린다고 생각한다. эмэгтэй 캐릭터ыг энэ тоглоомтой зохицдог гэж боддог. 안 어울리지 않아요 гэсэд зохихгүй биш үү? Үлгэрийн ертөнцид арай бодит биш үү? Тийм болохоор энэ хоорондоо зохицохгүй байна гэж үзэл бодлоо илэрхийлсэн байгаа. Тэгэхээр 21-ийн 4, 22-ийн 2 нь олж таарчнаа. 자, дараагийнхын сонсоод үзье. 박물관 гэж тийм ээ. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 방금 3층 상설 전시관에서 관람하고 내려왔는데요. 전시관에 써놓은 설명 내용에 잘못된 게 있어서요. 죄송합니다. 뭐가 잘못되어 있나요? 첫 번째 전시실을 소개하는 영어 설명 중에 틀린 단어가 하나 있더라고요. 박물관에 외국인도 많던데 빨리 고쳐주시면 좋겠어요.
말씀해 주셔서 감사합니다. 바로 올라가서 확인해 보겠습니다. За, эхний асуулт нь эрэгтэй юу хийж байгааг олно. Хоёр дахь асуулт нь сонсон агуулгатай адил зүйлийг нь олно гэж байгаа. 자, 방금 3층 상설 전시관에서 관람하고 내려왔는데요. 자, би саяхан тийм ээ дөнгөж сая 3 давхарт байгаа энэ үзэсгэлэнгийн танхимаас нь танхимд нь 관람하고 үзэж сонирхож буугаад ирлээ л дээ. Тэгээд яасан гэсэн чинь 전시관에서 써놓은 설명 내용. Тэгэхээр энэ үзэсгэлэнгийн танхимд нь бичээд тавьчихсан байгаа. тайлбарынх нь агуулга 잘못된 게 있어. буруу зүйл дотор нь байна гэж хэлж байна. За, уучлаарай. Юу нь буруу болсон болоо гэсэн чинь 첫 번째 전시실을 소개하는 영어 설명. 자, хамгийн ихний үзэсгэлэнгийн танхимыг танилцуулж байгаа энэ англи хэлний тайлбар донд нь 틀린 단어, буруу үг нэг ширхэг байна. нэг буруу үг байгаа. 박물관에 외국인도 많던데 энэ музейд тийм ээ гадаад хүмүүс ч гэсэндээ их байгаа. 빨리 고쳐주시면 좋겠습니다. хурдан засаад өгөөч гэж хүсэж байна. засвал сайн байхаа гэж хэлж байна. 오, 말씀해 주셔서 감사합니다. хэлж өгсөнд баярлалаа. 바로 올라가서 쇼드 대시에 гараад 확인해 보겠습니다. шалгаад өгөө. шалгаадахъя гэж хэлсэн. Эрэгтэй юу хийж байна? Танай энэ тайлбар дотор чинь англи тайлбарт нь тийм ээ алдаатай хэсэг байна гэдгийг хэлж өгч байгаа тийм ээ. 자, 박물관 단체 관람을 예약하고 있다. 무지д тийм ээ 단체 관람. үзэж сонирхохыг 관람하다 гэж хэлж байгаа. 단체 гэхээр нийтээр олуулаа. нийтээр үзэж сонирхох тийм одоо яг тийм ээ захиалгыг өгч байна гэж байна. захиалга өгж байгаа биш шүү дээ тийм ээ. 박물관 관람 시간에 대해 문의하고 있다. 무직 үзэж сонирхохын цагийн талаар лавлаж байна гэж байна. цаг асуугаагүй. 상설 전시회가 열리는 장소를 확인하고 있다. 자, 상설 үзэсгэлэнгийн одоо тийм ээ үзэсгэлэн нээгдэх байршлыг нь шалгаж байна, лавлаж байна гэж байна. хаана болох юм бэ гэж асуугаагүй шүү дээ. 전시실의 설명을 수정해 달라고 요청하고 있다. Энэ үзэсгэлэнгийн танхимын тайлбарыг засварлаад өгөөч гэж хүсэж байгаа. ойлгож байгаа тийм ээ. За, тэгвэл сонсон агуулгатай адил нь аль юм шиг байна. Эмэгтэй яг одоо музейн 3 давхарт байгаа юу? Эрэгтэй 3 давхарт байжгаад би сая бууж ирлээ гэсэн чинь тийм ээ. Тийм болохоор манай хоёр одоо 3 давхарт биш байгаа. Магадгүй 1 давхарт байгаа. Тийм болохоор 3 давхарт биш байгаа. 남자는 박물관에서 상설 전시회를 관람했다. 상설 전시회 үзчихэд яасан? бууж ирлээ. Гэтэ тэнд нэг алдаатай хэсэг байна гэж хэлсэн тийм ээ. 이 박물관에는 전시실에 영어 설명이 없다. англи тайлбар байхгүй гэсэн. байгаа тийм ээ. тэр дунд нь алдаатай хэсэг байна гэсэн шүү дээ. 이 박물관에는 외국인들이 많이 오지 않는다. 외국인도 많던데 гэж хэлсэн тийм ээ. гадаад хүмүүс ч гэсэн их байдгийн байна л шүү дээ гэсэн болохоор хурдан засварлаа гэж хэлсэн шүү дээ. 네. дараагийнх нь харъя. За, 25, 26 маань болохоор эрэгтэйгийн гол санааг олно. Дээрээс нь сонсон агуулгатай адил зүйлгээ явуулна. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 서장님, 인주경찰서가 작년에 이어 올해도 전국에서 범인 검거율이 가장 높은 곳으로 선정되었던데 어떻게 이런 성과를 낼 수 있었나요? 무엇보다 현장 대응력을 높이기 위한 훈련 덕분이라고 생각합니다. 이 지역은 번화한 곳이라서 사건, 사고가 많지요. 그래서 다른 곳에 비해 인력도 많은데 대부분 젊은 경찰관들입니다. 젊은 경찰관들은 아무래도 현장 경험이 부족하기 때문에 다양한 모의 상황을 만들어 현장 대응력을 강화하는 훈련을 반복해서 했습니다. 그렇게 하니까 실제 상황에서도 효과가 있었던 것 같습니다.
자, 서장님, 인주경찰서가 작년에 이어 올해도 전국에서 범인 검거율이 가장 높은 곳으로 선정되었는데요. 실수면 팀의 인주 цагдаагийн газар 작년 өнгөрсөн жилээс үргэлжлүүлээд энэ жил ч гэсэн гэж байна. өнгөрсөн жил ч гэсэн энэ жил ч бас ингэсэн байх гэдэг. 이어 올해도 전국에서 улс орон даяар 범인 검거율, гэмт хэрэгтнийг барих хувь байгаа. 가장 높은 곳으로 хамгийн өндөр гарснаар яасан газраар 선정되었는데 сонгогдсон. Яаж ийм тийм ээ одоо амжилтыг гаргаж чадсан бэ гэж асууж байна. За яаж одоо тэгвэл тийм ээ 인주 хот ийм мундаг байгаа юм бэ гэсэн чинь 무엇보다 юунаас ч илүүтэйгээр 현장 대응력을 높이기 위한 훈련 덕분. 아하. 현장 гэхээр яг тэр газар дээр нь шүү дээ тийм ээ. газар дээрх энэ 대응력 шууд одоо хариулт хийх гаргах чадварыг нь сайжруулахын тулд хийсэн 훈련 덕분. сургалтын ачаар гэж бодож байна. Энэ хэсэг газар маань 번화한 곳이라서 хөл хөдөлгөөн ихтэй газар болохоор 사건 사고가 많지요 гэсэн нь бас лаварууд ингээд их гардаг. 그래서 다른 곳에 비해 тийм болохоор өөр газартай харьцуулахад 인력도 많은데 хүн ихтэй байдаг. 대부분 젊은 경찰관들입니다. дийлэнх нь яадаг бах нь залуухан цагдаа нар байдгаа гэсэн мэт. Тэгэхээр манайх уг нь бол ажиллах хүч ихтэй. Тэгэхдээ дийлэнх нь залуухан цагдаа нар байдаг гэсэн мэт. 젊은 경찰관들은 아무래도 그 залуу цагдаа нарын хувьд болохоор ямар ч байсан 현장 경험이 부족하기 때문에 яг газар дээрх тэр туршлага маш дутмаг байдаг учраас 다양한 모의 상황, олон төрлийн ийм жишг нөхцөл байдлуудыг бий болгоод нөгөө жишг mock test гэдэг шиг тийм ээ 모의 상황 гэсэн мэт тийм одоо жишээнүүдийг бий болгож жагаад 현장 대응력을 강화하는 훈련. яг газар дээр нь тийм ээ ямар одоо хариулт хийх ёстой вэ гэдэг энэ чадварыг нь сайжруулах сургалтыг 반복해서 давтамжтайгаар хийдгээ гэж. 반복하다 гэдэг нь давтаад. тэр давтаж хийдгээ. хийсэн байгаа. 그렇게 하니까 яг тийгсэн болохоор 실제 상황에서도 бодит нөхцөл байдал дээр ч гэсэн 효과가 있었던 것 같습니다. үр дүнтэй байсан гэж бодож байна гэж. тэгэхээр mock test гэдэг шиг тийм ээ тийм одоо жишг шалгалт гэдэг шиг жишг ийм нөхцөл байдлуудыг бүрдүүлээд өөртөө яг тэрэн дээрээ ингэж сургалтаа явуулдаг байх нь тийм ээ ажиллах хүч ихтэй байдаг ч гэсэндээ их нь залуу цагдаа нар байдаг учраас. За тэгвэл эрэгтэйгийн гол санаа нь юу вэ? 실제 상황을 가정한 반복 훈련이 중요하다. 사고가 많은 지역에는 인력이 충분해야 한다. 훈련은 자유로운 분위기에서 실시되어야 한다. 사건이 발생할 때 팀원 간의 협력이 필요하다. 실제 상황을 가정한 гэсэн тийм ээ жинхэнэ бодит нөхцөл байдлыг яасан яг гэж юм шиг бүрдүүлсэн 반복 훈련 давтамжтай юм сургалт чухал гэсэн байна. энэний ачаар гэж хэлсэн шүү тийм ээ. хоёрдугаарх нь 사고가 많은 지역에는 ослоор их гардаг газар болохоор 인력이 충분해야 한다. ажиллах хүч хангалттай байх ёстой гэсэн. ажиллах хүч хангалттай байдаг тий. дандаа залуу цагдаа нар байдаг. 훈련은 자유로운 분위기에서 실시되어야 한다. за тэгэхээр энэ одоо сургалт байгаа тийм ээ. энэ бол маш тийм чөлөөтэй уур амьсгал донд хэрэгжих ёстой гэсэн байна. уур амьсгалыг нь яриагүй тийм ээ. 사건이 발생할 때 팀원 간의 협력이 필요하다. осол гарсан үед яах вэ гэхээр 팀원 энэ одоо гишүүд байгаа тийм ээ. бүлгийн гишүүд хоорондын 협력, хамтран ажиллах гэдэг зүйл маш чухал гэж хэлсэн байна. хоорондоо яаж одоо зохицож хамтрах ажил талаар ярилцаагүй тийм ээ. за тэгвэл дараагийнх нь харъя. сонссон агуулгатай адил зүйл. 이 경찰서가 있는 지역은 사건이 자주 발생한다. 2번, 이 경찰서에는 경험이 많은 경찰들이 대부분이다. 3번, 이 경찰서는 다른 곳에 비해 범인 검거율이 낮다. 4번, 이 경찰서에서 실시한 훈련은 효과를 보지 못했다. 맞나? 자, 이 цагдаагийн газар байдаг одоо энэ орон тийм газар нь тийм ээ байршил нь яг осол байнга гардаг. ер нь хүн хөдөлгөөн ихтэй хөгжиж байгаа газар болохоор яасан 사건 사고가 많이 발생합니다 гэж хэлсэн тийм ээ. хоёрдугаарх нь энэ цагдаагийн газарт 경험이 많은 경찰 туршлага ихтэй цагдаа нар
дийлэнх нь байдаг гэсэн мэт. Дийлэнх нь туршлага ихтэй цагдаа нар биш. Дийлэнх нь залуу хүмүүс. Яг нөхцөл байдал дээрх туршлага багатай байдаг гэсэн. Энэ цагдаагийн газар нь тарангуусаа бие өөр газартай харьцуулахад помын комгоёри надта. Гэмт хэрэгтнийг барьсан хувь нь бага гэсэн. Өнгөрсөн жил дээр үргэлжлүүлээд энэ жил ч гэсэндээ хамгийн өндөр улс орон даяар хамгийн тиймээ сайнараа шалгарсан шүү дээ. За, 이 경찰서에서 실시한 훈련은 энэ цагдаагийн газар тиймээ хэрэгжүүлсэн энэ сургалт нь үр дүнгээ олж авч чадаагүй гэсэн мэт. Үр дүнтэй байсан шүү дээ. 이렇게 찾는 거예요. За, өнөөдөр хэдүүлээ 26 хүртэл сонсоод багштай хамтдаа хариугаа олоод үзлээ. Манайх яг ижлэхэн хариу олоод явж чадж байгаа тийм ээ. Багштай бас хуваалцаарай. Тэгвэл дараагийн хичээл дээр үргэлжлүүлээд хийцгээе. 안녕.